Өнөөдөр бид нэр хүлэн бүгийн бокс задлахаа болсон. Топсын Премьер Лиг Супер Тим гэдэг боксын 3 дугаар номерын задлах чинь. Энд нэгдүгээр бокс 2 3 гэдэг 3 төрлийн бокс гэдэг юм билээ. Супер Тим гэдгийнх нь тэр дэлгүүрт явж байгаад энэ бокстод харалдаад тэгээ нэгийг аваад задлж үзье гэж бодоод 3 номерыг авсаа. Зөвхөн ч гэсэн Hall of Fame Limited Edition гэдэг 3 карт бол заавал гарч ирд юм байна. Emerald ногоон өнгийн хүрээтэй параллел, ногоон параллел, Chrome King гэдэг карт. 10 бокс тутамд нэг гарч ирдэг. Чи задлаа. Төмөр кейстэй үз. Энэ кейсийн дээр картуудаа хийгээ хадгалвал бас хөрхөн кейс болчих юм шүү дээ. За энэ гоё төмөр хэсэг дотор юу байна? Ямар жижиг юм. Тэгээ нэг л их том хэсэг байсан. Зия. За энэ болох нэг юу нэ шүү дээ. Hall of Fame player энэ дотор байгаа юм байна. Энийг хамгийн сүүлд задлаа тий. Hall of Fame player. Зия. За нэ хүлэн бүгийн хараа. Ингээд задлах чинь. Зия талаас нь хараад эхлэхэд QR кодтай. Элнер Роуд гэж. За ингээл үзье та. За энэ ингийн картууд гарч ирж байна л да. Ингийн картууд янз бүрийн гэлэлцсэн өнгөтэй байхгүй шүү дээ. За ингийн карт байна. Манчестерийн тоглогч байна. Nice. Right now. Yes, okay. Тренинг нь шүү дээ. Гэлэлцсэн болж ирж байна. Beast mode. Alejandro Garnacho гэж. За энэ гол карт байна. Чи. За энэ бол параллел карт байна тий. Sharp параллел карт. За энэ ингийн карт. За энэ ингийн карт ах шүү. За эхний боксоос ийм картууд гарч ирлээ. Зя тарих. За нэг black карт байна да тэр. Харж байна уу? Хар хүрээтэй. Хар хүрээтэй. За энэ ингийн карт байна. Ингийн карт. Ингийн карт. За энэ юу вэ? За Beast mode дээр тавьчих. Full Force. Mitchell. Crystal Palace. За энэ доош арцны карт авч байна. Яд карт ба. За энэ юм тавьчих. За энэ араа цэнхэр параллел карт байна тий. За параллел карт дээр тавьчих. За энгийн карт. Berlino. За энгийн карт. Монголд хүмүүс Panini-гийн боксыг их нээж байна. Топсыг бас нэгээр үзчихье. Ялгаануудын юм хүмүүс хараад бас доор бичгүүл коммент хийгтэй. Ялгаа байна уу? Ялгаа нь юугаар өөр вэ? Panini гоё юм уу? Топс нь гоё юм уу? Хойлоо адилхан юм уу? Юугаар өөр вэ гэдэг. Ялгаануудыг бас бичиж өгөөрэй. За энд юу вэ? За энэ нэг хүрээтэй юм байна да энэ одоо. Тэр чинь ямар юм гэлээ? Хүрээтэйг нь. Хүрээтэй юм байсан шүү дээ. Chrome King юм биш үү? Зя ингийн карт. Martinez. Romero. Ливерпулийн тоглогч гарч ирж байна.
нэлээд олон өөр өөр төрлийн наа өгнө. Юм байдаг юм байна. Beast mode гэдэг л энэ юу вэ? Generation now өгнө. Ингийн карт байна тий. Beast mode. Дугаар байхгүй болохоор. Жин Chrome King гэдэг нь тий. Гэхдээ энэ параллел биш байна. Гол нь энэ гадуураа хүрээтэй гэсэн чинь түрүү Emerald гэдэг нь ногоон хүрээтэй. Тэгэхээр ховор 10 бокс тутамдны гарч ирдэг гэсэн шүү дээ. Тэр нь бол биш болж таарлаа. За явчихсан Chrome King-ийн шин тавьчих. Andy Cole. Зэ нэг багийн карт гарч ирчих тий. Brentford. За одоо 2 пак үлдлээ. За дугаартай тоглож гараад ирэхгүй. Дугаартай тоглож. За энд бол энгийн карт болох шиг байна. Энгийн full force. Тэгээд алдартай тоглож гарч ирж байна уу? Алдартай тоглож. За энэ бол синхэр параллел. Багшгүй байна. Тэгээд үнийг энэ дараа нь хараад видеон дээрээ олдвол оруулаад явна. Синхэр параллел. Сега энэ хоёрын карт гарч ирж байна. За сүлэх. Энд чинь за нэг өөр юм харагдаж байна те. Сия. Энгийн карт. Full force гэж байна. За энэ хөндлөн карт агуулга гарч ирж байна. Pro partnership гэнэ. Хөндлөн карт энэ юу вэ? Тэр нь дугаартай карт гарч ирсэн ба шүү. Синхэр параллел гэж гарч ирж байна. Lewis Dunk гэж. Сэнгийн картууд. Зян ч одоо нэг юу штэ. Hall of Fame 3 тоглогчийн дотор байх хэвээр. Ямар 3 тоглогч гарч ирэх нь харъя тий. Roy King нэ. Roy King. Patrick Vieira. Arsenal тий. John Terry гарч ирж байна. Roy King. Чиаийн 3 Hall of Fame тоглогч гарч ирлээ. Топсын хөлбөмбөгийн картууд ямар санагдаж байна уунахаа. Хөлбөмбөгийн картыг дахиж нэг задлж үзнэ.